Өнөөдөр Улаанбаатар хотын бас алслагдсан дүүргийн нэг болох Багнуур дүүрэгтээ ажиллаж байна. ТЭЦ 4, ТЭЦ 3 цахилгаалтын гол одоо нүүрсэндээс авдаг. Мөн одын оролцоо орон нутгийн нүүрсээ авдаг. Энэ нүүрсний станцын үйл ажиллагаатай танилцаад бас өвлжилтийн бэлтгэл, өвлийг одоо сөнтөөд авахд хэр зэрэг одоо газар дээрээс зохион байгуулалт хийж байгаа талаар танилцлаа. Ямарсан дулааны цахилгаан станцыг нүүрсээр одоо хангах ажлаа хэвийн одоо тасралтгүй найдвартай явуулах боломжоор хангагдсан. Ямарсан нүүрснээс болж одоо асуудал үүсэхгүй нэ гэдгийг нь бол ойлгомжтой ажил сайн явж байгаа юм байна. Зохион байгуулалт сайтай. Одоо энэ өвөл та харьцангуй багассан. Энэ одоо хүн болгон л ярьж байгаа. Энэ бол нэг сайжруулсан шахмал түлш биш. Одоо гаднаас хөхнөөс буюу одоо хагас кокс одоо хятад улсаас импорт оруулж ирж үүний үр дүн үндсэндээ бол энэ өвөлдөө харьцангуй утаа багтаа байна гэдгийг бол иргэд ярьж байгаа. Тийм болохоор одоо хөхнөөс буюу хагас коксыг одоо хятадаас өндөр үнэтэй хөдөлж авах уу, Багнуурынхаа уурхайг түшиглэж хөхнөөс буюу одоо энэ хагас коксын үйлдвэрийг байгуулах уу гэдэг дээр газар дээр нь шийдэл гаргахаар бас Эрдэс Монгол компани удирдлагууд, Улаанбаатар хотын удирдлагуудтай хамтдан ажиллаж байна. Ерөнхийдөө газар дээр бид бүхэн бас тал талаас нь ярилцаад яаралтай Багнуурын уурхайг түшиглсэн хөхнөөсний буюу хагас коксын үйлдвэр барьж байгуулъя. Ингэх юм бол импортоор орж ирж байгаа одоо Улаанбаатар хотод одоо хэрэглэгч айл өрхүүдийн одоо хашаанд өртөгдөд одоо нэг тонн нь сая 100 мянган төгрөгийн үнэтэй хүрч байгаа нүүрсийг Багнуурын уурхайд түшиглэж байгуулад 280 мянган төгрөгөөс нийлүүлэх боломж байгаа юм байна. Энийг одоо яаралтай эхлүүлээ. Тэр хүртэл хугацаанд импортоор авах болон хувийн хвшлийн энэ хөхнөөс үйлдвэрүүдээс хангаж байх. Цаашдаа бол энэ Багнуурын уурхайд түшиглсэн хөхнөөсний үйлдвэр ашиглалтанд орсноор нүүрсний үн өртөг одоо илүү бас буурч Эрдэс тавталгын компаниас жилдээ нэг 300-аас 400 тэрбум татаас гарч иргэдийн одоо гар дээр тонн 200 мянгаар очдог нүүрсийг бид нэр Эрдэс тавталгын компаниас 40 тэрбум төгрөгийн татаас гаргаад иргэдийн гар дээр одоо хуучин очдог 200 мянгаар төгрөх ийм боломж байгаа юм гэдгийг бас судаллаа, танилцлаа. Тэгээд бас үр дүн гаргаж болох юм байна гэж үзсэн. Тийм учраас засгийн цэвэрлэлтээр одоо яаралтай шийдвэр гаргаж энэ хагас коксын үйлдвэрийг яаралтай эхлүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар бас шийдэл гаргаж байна.